Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хөрөндөө та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуулт юм бэ? Өрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад дил нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа өчүүх хүн бас нэг хэсэг юм болов уу гэж одоо би боддоо шүү дээ. 100 г авчихсан. Боловсрол гэдэг бол зүйл бол зөвхөн мэрэгжил эзэмшигтэй технэр хэмжигдэхгүй. Бурхан бүгд та хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юмаа гэж үгд. Айц тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлага. 2 жил болоод ажиллаа өгөх гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх? Сонгол монголч байхгүй. Зэртэн ордгоо. хэд өв? Наадах чинь өсрэл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь $100 байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачтай явах газаргүй болсон. Энэ авилгатай тэмцэн гэдэг чинь мөнгөтэй үнэтэй тэмцэж байгаа юм. Гэхдээ бид нар хизээж бизнес, хувийн бизнес аж ахуй ажил хийж байгааг юм. Орой мэнд үзэгчтэй өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Дахин Уул аймгийн хэлтсийн урамч өргөн оролцоод байгаа. Танд орой мэнд хүргье. За та бүхэн ч гэсэн орой мэнд хүргье. За та өөрийгөө танилцуулахаа соёлоо ярилцлага эхлэе. Дэх үү та өөрийгөө товчхон танилцуулж. Намайг Жалбаагийн уран чимэг гэдэг. Би 1978 онд Булган аймгийн Хишгүндэр сумд төрсөн. Хишгүндэр сумын 10 жилиг 96 онд тэндээ төгссөн. Тэгээ Дархан Уул аймгийн Амгаах ухааны коллежиг төгсөөд тэгээд дархандаа одоо нэгдсэн эмнэлгийн сувилагчаар ажилд орж тэнд сувилагч хийж чад. Одоо 14 жил сувилагч хийж байна би. Тэгээд одоо өнгөрсөн 11 сарын 17-нд энэ одоо үүдэлсийн хорт авдаг гэдэг оншоор онцлогдоод 1-р эмнэлэг твтэй одоо хүртэл ингээд эмчлүүлээд байж байна. Та бид хоёр энэ яриа яагаад үүдхүүлсэн бэ гэхээр одоо Чингисийн талбай дээр Монголын одоо эмнэлгийн ажилтнууд эмч нар суулт зарлж байгаа тийм ээ. Цалин хөлсөө нэмүүлэх гэдэг. За энэ суултанд бол та оролцсон. Тэгээд яагаад энэ суултанд та ер нь оролцох болсон юм? Та бол уг нь бол эмнэлэгт байгаа хүн биш үү? Би эмнэлгээс дөнгөж гараад гэхдээ босч чадахгүй л байсан л да. Тэгээд энэ суулт болж байгааг бас телевизээр зурагтаар үзчихсэн би. Тэгээд ер нь бол сүүлийн 4 жил 14 оноос хойш энэ одоо төрийн холбоо хаагчийн эмнэлгийн ажилчдын эмч сувилагч нарын цалин нэмэгдүүлэх талаар шат дараатаагаар ажлууд явагдаж байсан. Бид нар ч гэсэн тэрэнд оролцдог байсан. Тэгээд одоо бид нар үнэхээр одоо цалин бага. Одоо цалин маань хаанаач өрөхгүй өрнөөс өрний хооронд бол бид нар амьдарч байгаа. Тэгээ энэ одоо сүүлийн энэ суултыг эрчимтэйгээр одоо ингэж цалин нэмэгдүүлэхийн төлөө ийм зорилготоор үйлдвэрчний хорооноос зохион байгуулж ийм суулт хийж байгаа гэж би сонссон. Тэгээд одоо тэнд очиж дуу хоолойгоо илэрхийлээ. Нэгэнд би өөрөө сувилагч. Тэгээ залуу хүн байна. Одоо цаашдаа эдгээд ирвэл энэ ажлаа ч гэсэн би хийгээл амьдрал явах юм чинь би энэ суултан дээр очиж үг хэлээ. Одоо хийлэх дуу хоолойгоо сонсох ёстой байна гэдгийг бодсон. Тэрний үүднээс би тэнд очиж суулт хийсэн. Одоо сувилагч нар ер нь ямар цалинтай байд юм бэ? Тухайлбал та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Сувилагч нар ер нь 400-д 500-д л авдаг юм. Миний цалин бол яг 469 мянга. Үндсэн цалин маань тийм байдаг. Тэгээд одоо үнээс маань нийгмийн даатгал ашигын орлогын даатгал үйлдвэрчний эвлэлийн татвар эдэргээл эрүүл мэндийн даатгал эдэргээд ингээ хасагддаг. Тэгээд би одоо сард цалингийн зээл 225 мянгаыг төлдөг. Цалингийн зээл авцсан юм уу? Тий, цалингийн зээл авцсан. Тэгээд дээр нь би 200 мянган төгрөгөөр одоо 0 тоо төгрөг түрээсэлж амьдэрдэг хүмүүстээ. Тэгээ ингэхээр одоо надад мөнгө үлддэггүй. Тэгэл
одоо өрнөөс өрний хооронд л өнөөдөр цалингаа авлаа, маргааш эргээл хүнээс мөнгө гуйгаа явж идэг. Одоо тэдэнд өргөө яг совилогч нарын амьдрал тийм. Бүгдээр өнөөдөр цалин орох гэж шүү, цалин орчлоо шүү гэл бие биендэд дуулгаад маргааш нэрэл алин найзаа тэдэнд өргөө, алин өгшөн тэдэнд өргөө нөө гэл бидний үнэн бодит амьдрал яг л энэ юус. Та байргүй мө? Байргүй. 0 тоод өрөө гэхээр ямар хөө өрөө баг вэ? Дарханд маань бол 0 тоод өрөө гэхээр 12 м квадрат одоо нэлийн жижигхэн бараг л энэ хооронд юм байдаг. 12 м квадрат гэдэг чинь одоо их жижигхэн шүү дээ. Тийм дотроо тэгээд нэг жижигхэн юм юунд одоо суултууртай, каранттай тэгэл болоо тийм нэг жижигхүүр гэдэг. Тэгээд 3 охинтойгоо хамт байх гэхээр одоо тэр өрөө маань арай дэндүү жижигхэн давчуу. Тэгээд дандаа нэг охин хүүхдүүд байдаг. Тэгээд дунд охиноо аавынх нь аав ээж рүү явуулсан байгаа. Тэгээд сая өвдөд би хөвтөх болохоор 2 охиноо өдөө болгоны иш өндөрлөө ээж рүүгээ явуулсан байгаа. Манай ээж одоо 80 төгсөж байгаа хөвшин байдаг. Тэгээд 460 мянган төгрөгийн цалинтай тэрнээс бүх татвараа төлнө. Дээрээс нь цалингийн зээлээ төлнө. Мэдээж тэр одоо 0 татж байранд амьдарч байгаа юм шиг гэрэл ус цахилгаанаа төлнө шүү дээ. Тэгэхээр өмсөж идэх хүн яах юм болж байна? Харин тэгэл одоо аргалан шүү дээ. Харин цалингийн зээл ингээл аваал тэгэл нэг хэсэг одоо ингээл өр маань бүр өсөд ирдэг байхгүй 50-саар гал ингээ өр маань. Тэгээд тэрнгээрээ цалингийн зээл аваал тэрнээс өрөө дараал тэгэл нэг хүүхдүүдэд хувцлаад ойр зурхны нэг одоо цахилгаан бараа гэдэг шүү дээ. Одоо айлах чинь байнга байдгүй шатчдаг. Тэгэл будаа агшааг ч юм уу пилетик ч юм уу нэг тиймэрхүү хэрэгцээ тийм хом аваад ерөөсөл яг л тийм юмны төлөө цалингийн зээл авч байгаа байхгүй. Тэгэл явсаар гаал дахиад өр маань нэлээд бодоод ирдэг. Тэгэнгүүт нөгөө одоо цалингийн зээл чи шугамын зээл гэдэг юм руу орчдөг шүү дээ. Дахиад нэмээд нэг хэдэн төгрөг нэмээд шугамын зээлэнд ороод тэгэл тэрнгүүрээ буцааж нөгөө өрөө дараал ингээл яг л ерөөсөө амьдралын маань юу эргэлж байгаа байдланд ийм л болчиход байна ерөөсөө. Энэ бол одоо өнөөдрийн манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх совилогчийн л цалин тийм үү? Тэгээ совилогч нар бол ийм над шиг ийм байр түрээслээ явж байгаа, барак түрээслээд явж байгаа совилогч нар бол зөндөө байгаа. Тэгээд цалингаа нэмүүлэх гэхээр нэмдэг үү? Тий. Та энэ өвчнөр өвцнөө хизээ мэдсэн юм бэ? Миний хэрэгсэл гинт онцлогдсон. Тэрс ямар ч одоо шинж тэмдэг илэрхгүй байж байгаа л тэгэл дархандаа ажиллаа хийж явж байгаад гинт хоолой өвдөд. Тэгээд хоолоогоо чих хамар хоолой эмчд үзүүлсэн чинь зүгээр жоох улайчжээ. Комединаар зайлчих гэдгсэн. Тэгээд тэр шүндээ халуураад 40 хүртэл халуураад өглөө нэрэл эмнэлэг дээр ирээд цусны шинжилгээ өгсөн чил цагаан эс тоологдохгүй яаралтай хот яв. Тэгээд яаралтай хотод ирээд шинжилгээ өгсөн чинь ясны хэмжээний шинжилгээ өгөөд одоо яаралтай эмнэлэг твтгээл. Тэгээд тэр үед чи би нэлээд муу ирсэн айгүй хөвдөлттэй. Тэгэл ерөөсө бараг л миний хоолойг сүлдээ зүсэж яаж хагалгаа хийж үзхөө барих уу юунаас олж өвдөж гин гэл. Тэгээд цагаас тоолуулаад ясны хэмээд үтсэн ч одоо 20-5-9 нь 78% бүрхсэн байна гэсэн тийм юу гарч ирсэн ясны хэмээ шинжилгээгээр. Тэгэл яаралтайгаар эмчилгээнд ороод 14-5 хоног эрчим тэмчилгээнд хийсэн би айгүй хөвдөлттэй. Тэгэл өвчин намдаах тарианууд тарьдаг нэг цаг болоод эргэж өвддөг. Ерөөсөө тэгээ сүүлдээ морфин тарьсан ч цаг 30 минут болоод эргээд өвддөг. Тийм их өвдөлттэй байж байгаа. Тэгэл ихний химээ орсноос шарны өвдөлт нь гайгүй болол. Тэгэл одоо ер нь ингээд хим тарины дараа цагаан айс унс үед бол аюу их өвдөлт өгдөг. Байнгын голцоо дийлэнх өвдөлт нь бол ясны өвдөлт, яс ангинаж өвддөг тийм. Тэгэхээр одоо та морфин тариулж байгаа юу? Одоо л морфин тариулахгүй байгаа. Өвчин намдаа. Одоо кетнол тариулж байгаа. Өвчин намдаахаар халуун бууруулахаар амлагийн дэмдрод хийгээл өвчин намдаахаар кетнол тариулаад. Кетнол маань одоо тариад нэг 5 цаг л барьж байна. Тэгэхээр энэ одоо химийн тариаг тарьж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр химийн тариаг үнгүү тарьдаг уу? Эсвэл эрүүл мэндийн даатгалаас тэрийг даад юм уу? Яад юм? Тэрийг ерөөсөө эхнэл хэстэр бол хүүхдүүдийн химийн тариаг үнгүү хийдгийг гэсэн. А биднэрт болохоор энд голцуул ерөөсөө ирдэггүй. Дандаа гаднаас өөрсдөө худалдаж авдаг. Ирэхээр л ганц хоёрын юм жижиг хайрцаг химийн тарианууд нэрдэг.
Тэгээд тэр химийн тарианы дараах хүндрэлүүд гэдэг аюу өндөр өртөгтэй ийм тарианууд хийгддэг. Тэгээ ер нь бол би энэ уудлын хор тавдраар өвдөж байгаа хүмүүс одоо сүүлийн үед аюу их нэлээд байгаа. Голцоо залуу хүмүүс 19 наснаас 20-д 30-дтэй хүмүүс ер нь ихэнх дийлэхийг нийцэлж байгаа. Дундаж наслалт нь бол одоо 33 нас гэж үздэг юм байлээ. Тэгээд миний өмнө уудлын хор тавдраар 2 сувилагч бас өвдөж исэн. Тэгээд тэр хоёр одоос эмчилгээг авч чадлаггүй химийн хийлгээл өнгөрсөн юм байлаа. Тэгээд одоогоор бол сувилагч нарын дундаас бол би л ганцаар уудлын хор тавдартай байгаа. Тэгээ ер нь бол энэ уудлын хор тавдраар өвчлөж байгаа хүмүүсийнхээ эмчилгээ зардлыг энэ улсаас даачж яагаад болдгүй болоо гэж даадгүй юм улсаас даадгүй даачж болдгүй болоо гэж боддгийн. Тэгээд одоо энэ чүнх шилжүүлэн суулгах эмчилгээг болохоор дандаа гадаадд хийдэг. Тэгээд хамгийн хямдхан л одоо энэ итгэгт төр 100-аас 120 сая гэж байгаа. Солонгост 300-аас 350 сая, Тайландд 400-аас 450 сая гэд ингээ явцдаг. Тэгэхээр чин бид нар чинь одоо юу тэр 100 сая эмчилгээнд явах нь итгээл энд эмчилгээнийхээ мөнгийг дийлэхгүй ингээд аргаа ядчихж байгаа. Дандаа өндөр өртөгтэй энэ тарианууд хийгдчихэдэг. Тэгэл ер нь энэ дөрөв химиг дуусгаад өдий зэрэгтэй ингээд би босцсон сууж байгаа маань ерөөсө Дархуул аймгийн эрүүл мэндийн газар Бацэнгэл дарахтай, нэгдсэн эмнэлэг Эрдэнэ тулга дарахтай, тэгээд тасгийн маань эрхлэгч Туул гэд эмч байгаа. Тэгээд аймгийн засаг даргын тамгын газар аймгийн засаг дарга Насанбат гэд эдгээр маань бол надад аягүй их сэтгэлийн дэм өгсөн, мөнгө төгрөг цуглуулж хандив мөнгө өгсөн. Тийм учраас би эм тариагаар ерөөсө тасраагүй. Нутаг усны маань ахмадууд, ах дүүнер маань гэд тэгээ эднэрийнхээ хүчинд л би өдий зэрэгтэй босоод ингээд явж байгаа. Химийн тариаг дандаа гаднаас авдаг гэж байна шүү дээ. Гаднаас авахар хэдээр авах уу? Янз бүр. Зарим хүмүүс сая 600, зарим сая 300, тэгэл 940 мянга гэдэргээд тиймэрхүү өртөгтэйгээр авдаг юм тарианууд. Тэгээд одоо та 4 удаа хийлгсэн гэж дахиад цаашаа хэд хийлгэх вэ? Минийхийг бол ер нь 4 л орно гэсэн. Тэгээд 4 ороод хавдрын эс маань түр намжмал байдалд орцсон байгаа. Тийм учраас дахиад сэдрэж болохгүйгээр одоо чүнх шилжүүлэн суулгах эмчилгээнд явах шаардлагатай болсон. Тий. Хэрвээ сэдрэх юм бол одоо таныг аврах одоо магадлал маш бага шүү. Ер нь бол аварч чадахгүй шүү гэдэг эмч маань бол надад шууд хэлсэн байгаа. Яагаад гэвэл энэ өвч маань бас залуу хүн байвал бас арай гайгүй. Нас ингээд ахих тусам маань эрсдэл нь аюу өндөр, хүндрэл аюу хүнд өгдөг, аврахад аюу хэцүү өвч гэдэг юм байна л да. Тэгээд одоо та 40 нас хүрсэн. Тийм болохоор одоо эргээд сэдэрхэл юм бол бид нар аварч чадахгүй шүү. Тийм учраас та одоо сэтрэхээс өмнө эмчилгээнд яваа гэсэн. Химийн тариаг хийсний дараа цагаа эс ундаг. Цагаан эсийг буцаагаад өсөгдөг тариа ч юм бас үнэтэй тий. Цагаан эсэг химийн тариа гэдэг автоматар цагаан эс ундаг. Тэрийг автоматар буцаагаад өсгөхийн тулд одоо жип фактор гэдэг тариа тарьдгийн. Тэр нь болохоор 60 мянга, 65 мянга гэсэн хоёр. Зөвхөн нэг ширхэг тариаг. Тэгээд одоо унтсан байхад нь өдөрт нэг ширхэг хийгээд тэгээд өсөхгүй байх юм бол 12 цагаар бол авчдаг. Өдрийн 2 гэдэг ингээ явчдаг. Тэгээ хүндрэл маань их гараад халууралт бууж өгөхгүй ингээд ирэнгүүт нөгөө эмнэлгийн маань антибиотикуудыг цуцаагаад гаднаас нөгөө заавал одоо өндөр дозтой антибиотикууд авч хэрэглэдэг. Тэр нь болохоор ширхэг нь 30 мянга гээ явцдаг. Минийх болохоор бас дээр нэмээд энтлийн гар нөгөө хүндрэл өгөөд тромб үүссэн тэр чигтээ. Тэгээ энтлийн гарт ерөөсө тариа хийж болдгоо гэд эсрэг заалт заасан байгаа. Тийм учраас энэ тромбуудыг хайлуулахын тулд одоо тромб хайлуулах тариа хийдэг. Тэр тариа нь болохоор 43 мянга гэдэг нэг ширхэг нь. Уудаг юм нь болохоор 9900 гэдэг нэг ширхэг нь зөвхөн. Тэгээд нөгөө эрүүл мэндийн даатгалаар алийг авч болохгүй юу? Авч болохгүй. Ерөөсөө үйлчлэхгүй. Даатгал үйлчлэхгүй. Эдрийг дандаа гаднаас судалдаж авдаг. Эрүүл мэндийн даатгалаар ирж байгаа юм маань гэхээр ерөөсөө дандаа хордлого тайлах шингэнүүд. Тэгэл нэг B6, B12 тарианууд. Тэгэл нэг зүрхний тарианууд. Тиймэрхүү юмнууд л ерөөсөө. Тэгэл нөгөө бөөр хамгаалах, элэг хамгаалах, ходоод хамгаалах юмнуудыг заавал давхар хэрэгжилж яадаг эднэртэйгээ хамт. Тэгэл заримдаа нөгөө элэг хамгаалах, ходоод хамгаалах гэдэг үнэтэй юмнууд маань тасарчдаг, эрдүү бас тэгээ гаднаас судалдаж авдаг тэдрэг. Танаа
Хүүхдүүд чи хэд настай? Манай том охин энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. Хоёр дахь охин маань 7 дугаар анги, бага охин маань 3 дугаар анги. Та өөрөө Дархан аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хавдрын тасгийн сувилагч юм байл тийм ээ. Хавдар хөнгөвчлөхийн сувилагч хийдэг. Тэгээ одоо миний харьцдаг хүмүүс маань болохоор одоо хөнгөвчлөх гэдэг маань бас ойлгомжтой эцсийн шатандаа орсон. Хамгийн хүнд шат. Тийм хүмүүстэй л харьцдаг. Ерөөсөө сувилагч нарын ачаал айгүй их. Стандарт бол нэг сувилагч 6-7 хүнтэй одоо ажиллах байтал манай Монголд бол одоо 70-80 хүн дээр нэг сувилагч оногдчихэдэг. Ажлын ачаал маш хүн. Тэгсэн мөртлөө цалин бага. Би амбулатор дээр одоо сүүлийн хэдэн жил амбулатор дээр хавдрын хөнгөвчлөлтөөр ажиллаж байгаа. Тэгээд өглөө ажилдаа очиод нөгөө ирж чаддаг хүмүүс маань ингээд алхаад ирдэг. Гэрийнхаа нэг дагуулаад ч юм уу. Тэгээ өдрийн эмчилгээг нь хэвтүүлж хагаад хийгээд өгдөг. Тэгээ нөгөө өмнөгөө төрөөс олгогддог өвчин намдах морфин, тарамдолоо өгдөг. Тэгээд ирж чадахгүй хүмүүстэй болохоор гэрээр очиж үйлчилдэг. Гэрт нь очиж одоо эм тариаг нь хийж өгнө, асаргаа зөвлгааг нь зааж өгнө. Тэгээд зовир шаналгаа юу вэ? Тэр бүгдийг одоо клизм тавьдаг юм уу, катетер тавьдаг юм уу? Тиймэрхүү ажлууд хийгээл ингээл өдөржингөө наашаа цаашаа ингэж явсаар байгаа л тэгээд аль хэзээ л тарах цаг болцсон байдаг гэсэн. Тэгээд Дархан аймагт хөнгөвчлөхийн сувилагч нэг байдаг, эмч нэг байдаг бас. Тэгээд манай одоо хяналтанд чинь байнгын 170-аас 210-ийн хоорондоо хэлбэлцчихэд энэ сард одоо 10 дүүн нас орно. Араас нэмээд нэг 10 хүн шинээр бүртгэлд орж ирэх ч юм уу те. Ингээл явж идэг гэсэн. Тэгэхэд одоо ингээд танд зориулсан юм хандивын тоглолт хийх гэж байгаа юм байна тий. Сувилагчийн үнний өвчлөгээд хандивын тоглолт урлаг соёлын одод оролцох юм байна. Бас юм хандивын данс нээсэн юм байна. Тэгсэн. Тэгэхээр энэ маань 5 дугаар сарын 28-ны өдөр болох юм байна тий. Тэгээ 28-д 14 цагаас UB Palace-ийн концертын их танхимд болох юм байна. Манай үзэгчид харж байгаа үз. За энийг аль камер татчих жоо. Сувилагчийн үнний өвчлөгээд 20 мянган төгрөгийн үнэтэй энэ тасалбар. За юг Хаан банкны Уран чимэг гэдэг нэрээр хандивын данс нээсэн байна. Төрийн банкн дээр бас Уран чимэг гэдэг нэрэн дээр нээсэн байна. Манайхан доогуур өгж байгаа гэх тийм ээ хандивын дансыг. Тэгэхээр одоо цалингийн зээл авъя гэхээр 120 сая төгрөгийн зээл өгнө гэж байхгүй. Бид нарт дээдл нь одоо бүр хамгийн дээдлэр нь л гууж мужиж бодвол нэг 8 сая мая 8 сая 500 ч юм уу тийм л болгогддог. Угаас нөгөө цалин маань бага болохоор банк юу гэж бид нар тэгж өндөр юу өөхөө. Тэгэл 4 жил 5 жилээр нь өдр авдаг тэгж. Тэгэл дундаас нь авч явж байгаа л жоохон багасаад ирэнгүүт нь дахиад шугамын зээлгээл нэмээл ингээд зээл нэмээ явдаг. Та 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн 3-т гарсан уу? 3-т гараагүй байгаа. Байнгын одоо листээр явж байгаа. 3-т гарчхаар одоо би нэг 250 мянган төгрөгөөр одоо банкныхаа зээлийг төлөх үү, одоо тэргээ хоол ундандаа хэрэглэх үү, бас байрны төрөөсөө байрандаа өгөх үү. Тийм болчоор би 3-т орохгүй гэж гүрийгээл уулын 4 хэмээ хийгээд дуусчвал энэ хандивын мөнгө төгрөг төр нэг орж ирэхгүй бол ашиг ажиллаа хийгээл одоо хизээ сидэрч хизээ яах нь азаа үзэл ажиллаа хийгээд амьдран л гэж тэгж бодож исэн би. Тэгээд нэг хэсэг сая би за хандив мөнгө төгрөг орж ирэхгүй ер нь л бүрхэг болчлоо ашиг ажиллаа л хийл гэж бодсон би. Тэгээд сая энэ суултан дээр очиж үгүй хэлснээс хойш харин ард иргэд маань аявих хандив мөнгө төгрөг хийж байгаа. Тэр нэг залуу бас намайг танихгүй мөртлөө бас ээжин сувилагч аав нь төрөгний жолооч гэд тэр залуу бас миний үг постлоод ингэж тавьсан. Тэгээд энэ хүмүүс маань аявих 5 5 10 10 гэд тусуулж байгаа надад. Тэгээд нэлээх төгрөг ороод ирсэн. Тэгээд тэрнээс аявих урам авсан. Тэгээд дээр нь 3 сая гаруй төгрөг орж ирсэн байсан. Тий. Тэгээд эрүүл мэндийн яамнаас хүмүүс урьж уулзсан, үйлдвэрчний эвлэлийн хороо уулзсан. Тэгэл эдгээр маань хамтарч ажиллаад чиний энэ юг одоо чамайг заавал эмчилгээнд явуулахын төлөө ингэж бид нар ажилланаа гэд ингэж хэлсэн. Тэд нар тэр үгнүүд нь их урам зориг өгсөн надад. Тийм учраас одоо би заавал эмчилгээнд явна шүү. Би өстөнөр
50 нас хүрчих юмсан гэж бодож исэн бол юу тэр ятгаа би амьд явах юм байна гэд одоо л надад аюу их ирж өгч өгцсөн хүмүүс. Тэгэл амьдрна гэсэн итгэлтэйгээр л явж. Тань шиг ингээд одоо юм хүнд өвчин туссан хэрнээ эмнэлгийн ажилтан те цалин багтаа хүнд өвчин тусчаад тэгээд группуд гарахаар бага мөнгө авах гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр ажлаа хийж агаад одоо би барсан тийм тохиолдол хэрэг юм бэл. Миний мэдхийн манай эмнэлгийн нэг сувилагч ихж байгаа. Гэтэ тэтгэврт гарах бас арай болоогүйсэн. Тэгээ хийм тариага дуусгаад ажиллаж агаад нас орсон надлаа. Өнгөрсөн бас нэг ихч дөнгөж тэтгэвртэй гараад бас 25 гэж онцлогдоод тэгэл бас нэг удаагүй жил мэл болсноо тэгэл бас өнгөрсөн. Ер нь тиймэр хүмүүс нэлээд байгаа. Та хөнгөвчлөгийн сувилагч учраас бол одоо яг монголчуудын энэ хамтраар зоорч хандж байгаа бүгдийг харж байгаа те бүгдийг та асраал тойлол тэгэл байж байгаа шүү дээ. Тэгээд тэнд бол ихэвчлэн их амьдралын бололцоо муутай доогуур хүмүүс ирдэг те. Тэгдэг. Үнэхээр зүрх хаширмаар бололцоотой мөнгө төгрөгтэй хүмүүс нь бол тэгэл гадаад орон моронгээ явчихдаг юм шиг байгаа. Тэгэл ямар ч бололцоо боломжгүй бид нар шиг юм хүмүүс нэг юм арайх гэж хэмээд авч дуусаад тэндээ очичвол тэгэл сардаа нэг ингээл тэр хүнд ч нэг 2 юм уу 3 хон шингэн мэнгэн л өгч таарж байгаа ш тэрээс. Тэгэл нэг шингэн өгөх байсан ч тэрний төлөө ирж байгаа юм чи хөрх юмд ганц наатар байгаа тэрийгэ хийлгүүлчихгээл. Ерөөсөө л нэг шиг наатраа хийлгүүлэх гэж л ар гэрийнхнийгээ аваад ирээл имлэг дээр нэг 2-3 цаг болоод явж шít. Тэгэхээр үнэхээр хүмүүсийн амьдрал хэцүү байгаанаас мэдэгдэж л байгаа. Тэг юу хөнгөвчлөгийн сувилагч нар бас тийм айгүй тийм сэтгэлээр штэ ганц нэг ийм тариач гэсэн илүү гарсан ч гэсэн нэг хүнд хийчих гээл те. Ганц юм ч гэсэн ингээл байгаагаас илүүч гээл нас орчхаар нөгөө хүмүүс үлдсэн юм тариаг нь хандвгээд аваад ирдэг аахгүй. Тэгэл нөгөөдүүлээ хинд нь юу дут байна тэрийг нь ингэж тарааж өгөөл бид нар ч ерөөсөө яг л нөгөөдүүл маань ч гэсэн орж ирээд сурцсан. Яана урнаа нэг тим тариа нөө ийм юм байна уу гэл ингэж орж ирдэг. Тэгээд би өөрөө ийм болно гэж бодоог. Ямар хэцүү юм бэ гэж хүмүүсийн өмнөөс бодож явсан болохоос өөрөө ийм болчоод ингээд суужна гэж зүудлээчгүй юм дээр. Хүннэр муудаад өвдөл ингээд ирэнгүүтэл хүүхдүүд маань арай л бага юм даа л гэж бодогддог юм бэл. Хүүхдүүд л нүдэнд харагдаад хөгшөө ээж маань харагдаад ядч ээжийнхээ урд орж ээжийнхээ шармахтай наатахыг хүмүүст үзүүлэхгүй юм шүү л гэж боддог юм бэл. Маш их хөвдөлттэй. Яна ингэж зовж явахаар би дийлэхгүй байна гэж ингээд хажууд байгаа хүмүүстэй хэлж байгаа. Би нэг өвдөлтийг дийлэхгүй нэ би тэгсэн мөртлөл дотроо яаж тэр хөгшөө ээж 3 охиноо би орхих юм бэ гэж бодоод тэгэл ерөөсө ухаантай орж гарan байгаа л. Одоо тэгтээ ингээд сайн санаатай хүмүүс хандив аян зарлаад тэгээд хандив бол гайгүй цуглах болов гэж би бодохын тэгээд манай монголчууд ч бас сайхан сэтгэлтэй. Ядарсан нэгэндээ тусалдаг. Хүн болгоно л эмнэлгийг дамждаг шүү дээ. Тийм учраас бас эмнэлгийнхаа ийм сувилагч хүнд ханд өрөх байгаа л гэж би бодож байна л та. Харин би ч гэсэн бас тэгж бодож байгаа. Миний энэ хандвийн тоглолтын билетгийг их хүмүүс авах. Тэгээ бас одоо л би надад айгүйх урам зориг өгсөн. Ер нь эмчилгээнд явчихна гэсэн итгэл найдвартай болцсон байна. 120 сая төгрөг тийм үү? Тэгэхээр манай үзэгчид бас үзэж байгаа монголчуудын олон хүч олонгүй далаа. Тэгээд мэдээж бас хандаа өргөн энэ тоглолтыг ирж үзээд уран чимэгтэй амьдрал хайрлаад 3 охинтой
сайн сайхан амьдруулах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бол мэдээж дүүрэн байгаа гэдэгт бол огт хэрэгэлцэхгүй байна. Тэгээд ер нь манай сувилагч нар чинь дандаа л хүмүүсийн дандаа сайн сайхны төлөө л те хамгийн л ядарсан зовсон хүн болгоно сувилагчийн гар дээр ирдэг шүү дээ. Төрөхтөө сувилагч дээр л ирдэг. Ядчил бид нар чинь олон хатгачихгүй юмсан. Ингэж өвдөж зовж байхад нь ганц хатгач хийх юмсан. За судсан нь олдохгүй бол олон хатгаж байгаа шиг арьсан дорн зүү тавьчих. Энэнгээр эмчилгээгээ явчих гэдэг юм уу. Өвдөж зовж байгаа дэр нь нэмж зовир өгөхгүй юм шүү л гэж боддог бид нар ер нь. Төр засгаас ер нь цалингаа нэмүүлэх юмсан тий. Бас арай өөр цалин авдаг гэсэн бол амьдрал маань арай л өөр байх байсан да гэж та боддог. Бодлого яах вэ? Арай өндөр цалинтайсан бол амьдралын баталгаа маань ч гэсэн арай өөрөөр бас харагдана. Үргэлж шугамын зээл тавиад байхгүй бид нар. Үргэлж тийм их өр тавиад байхгүй. Тэгэхээр өргөө бол хүн тэгээд бас болгоод байна шүү дээ. Тэгэл өрийг бол яалтчгүй л тавьж байгаа юм чинь. Сая эмнэлгийн ажилтнууд хүсээ хөсүүлж байхад тийм сэтгэл эмтэрч байлаа. Тэгээд та бол тэр тэмцэлд бол хүсээ хөсүүлээгүй юм билээ шүү дээ. Хүсээ хөсүүлэг минийх эхний хийм ороод хими угаар ингээд унтсан. Хороор. Тэгээд одоо ингээд хүн болгон өөрөөр бодолтой, хүн болго өөрөөр амьдралтай. Гэтэл ингээд Facebook дээр олон нийтийн сошиал сүлжээнд одоо доромжлол хэрэгс идэрч байгаа байхгүй. Одоо энэ эмнэлгийн ажилтнуудын энэ доромжлол та тэрийг харж байгаа юу? Харж байгаа. Та тэгнэст хандаж юм хэлэх үү? Ер нь бол альва ямиг нэг өнцгөөс нь биш, хоёр өнцгөөс нь харах хэрэгтэй. Хүн л юм чинь робот биш, хүн л юм чинь те жижигхэн нэг зүйлийн алдаа гаргаж болно. Гэхдээ заавал алдаа гаргах ёстой юм гэсэн гэж байгаа юм би хэлж байгаа юм биш л дээ. Гэтэл хүмүүс ч гэсэн төрүүлээд сошиал ертөнцөөр юм тавихаасаа өмнө өөр дээр нэг бас тавиад үзчих хэрэгтэй. Би энэ хүний оронд байсан бол юу гэх байсан бол ямар үйлдэл хийх байсан бол гэдэг ч юм уу те. Тэр үсээ уссан эмчнэрийн бас төлөөллүүдийг бас сошиалараас нэлээ эвгүй байдлаар хэлж явах шиг байсан. Тэр жүжигчин гэдэг хүн бол үнэхээр наалайхын эмч хийдэг хүн. Тэр 8 хүн үсээ уснаас 7 нь бол яг эмнэлгийн ажилчин, нэг нь бол иргэнээс ард иргэдийн дундаас би ч гэсэн хамт усуулъя гэж гарч ирсэн гэжсэн. Тэгээд ер нь нэг юм хэлэхэд бол яг тэр үеэрч би таарад бас ингэ үгээ хэлээ дуу хоолойгоо сонсгосон. Тэрэн дээр ч бас хүмүүс ард иргэд маань сошиалоос зарим нэг нь жүжиглээд солиотой юм ууч гэж яах шиг тиймэрхүү юм явж исэн. Энэ бол ерөөсөө хөдөлмөрчин ард түмний төлөө, ажилчдынхаа төлөө явж байгаа үйлдвэрчний үеийн хорооноос зохион байгуулсан ийм суулт байгаа. Ер нь бол улс төр тэр нам бол ороогүй бах гэж би боддог. Энэ бол үйлдвэрчний үйл маань бол бидний төлөө аюул сайн явдаг. Бидний нийгмийн одоо амьдралын төлөө. Тэгээ миний энэ үгээ хэлсэн маань ч гэсэн хин нэг намайг төрхраагүй, хин нэгэн үгээ хэлээч гэж хүсээгүй. Би өөрөө гууж очиж намайг одоо дуу хоолойгоо өргөхт минь цаг гаргаж өгөөч, боломж гаргаж өгөөч гэж би дуу хоолойгоо гаргасан байгаа. Энд бол ямар ч улс төр тийм нам ороогүй. Тийм учраас одоо ард иргэд хүмүүсээс гуйхад бол энийг битгий улс төржүүлээрэй л гэж гуймаар байна. Өнөөдрийн бас энэ нэвтрүүлэгт ирсэн ч гэсэн тийм үү? Тий. Та бусдын төлөө ирсэн ш. Тэрнээс таны би одоо өвдөө та урчин шөнө нэмэлт твцсэн тий. Тэгсэн халуураад. Тэгээ өнөөдөр ингээд энд ингээд ирэхэд би бас санаа зовчлоо л та. Ер нь бол над шиг ийм хүн бол олон байгаа. Ялангуяа эмнэлгийн ажилчдаас бол ил тод гэдэг ингээд юм хор тавтартай хүмүүс бол нэлээд хүмүүс байгаа. Тэднийхээ өмнөөс бас сувилагч нарынхаа өмнөөс тийм ээ бид нар ер нь ягаад ийм болоод байна? Ийм өвчтөй болсон ч гэсэн эмчилгээ авч чадахгүй ягаад заавал хүмүүсийн дэмжлэгээр ингэж одоо ийм тариагаа аваад ингэж байгаа гэдэг нь бидний ерөөсөө цалинтай холбоотой. Тийм биш байсан бол бид нэр
аль хэзээний одоо өөрийнхөө мөнгө төгрөгөөр тэр цалингаасаа болдгийм бол тэр өндөр одоо цалингийн зээлээ авдаг ч юм уу өндөр цалинтай байсан бол тэгэл ингээ эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэх байсан. Одоо цалин бага болохоор ер нь юу эмчилгээний мөнгө байтугай хоол ундныхаа мөнгийг одоо яая гэж. Гэхдээ л манай эмч сувилагч нар өөрсөндөө мөнгө байхгүй ч гэсэн надад бол аюу их дэм өгсөн. Мөнгө төгрөг им тарианы мөнгө төгрөг мөргийг бол цуглуулаад дарахны маань бүхэл эмнэлгүүд, сумын эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд, тэгээд хувийн эмнэлгүүд эдгээр адилхан мэрэгчлээ юутай хүмүүс маань ингэсэн байна гэдээ надад бол үнэхээр их тус болсон. За ингээд би бол яриаг ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр одоо танд одоо ингээд манай үзэгчдэд хандаад тийм ээ. Одоо эсвэл одоо эмнэлгийн эмч сувилагч нартаа ч юм уу хандаад хэлэх үг байгаа бол та одоо хэлж болно. Тэгээд хоёлаа нэвтрүүлгээд тус. За тэгэхээр хамгийн түрүүнд хэлэхэд бол одоо хэвтэж эмчтүүлж байгаа нэгдүгээр эмнэлгийн цусны тасгийн эмч сувилагч нарт одоо маш их баярлдаг шүү гэдгээ хэлээ. Дээр нь тэгээд манай Дархуул аймгийн засаг дарга Насанбат, аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газрын дарга Батсангал дарга, нэгдсэн эмнэлгийн дарга Эрдэнэ тулга, тасгийн дарга Туул эмч эднэртэй болон бусад одоо сумын эрүүл мэндийн өрхийн, нийгмийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлгүүд, тэгээ Булган аймгийн Ишгүндэр сумын одоо ерөнхий боловсролын сургууль, ахмадууд гэд олон хүмүүстэй намайг өдий зэрэгт хүрэхэд маш их тусламж дэмжлэг үзүүлсэн та бүхэнтэй одоо маш их баярлалдаг шүү гэж хэлээ. Тэгээд миний энэ хандвийн тоглолтын пледийг та бүхэн худалдаж авч энэ пледийг маань одоо аваад UB Pulse 28-нд 14 цагаас үзээрэй гэж хэлээ. Энийг үзнээр та бүхэн маань надад 3 охинтойгоо амьдрахт минь, ээжтэйгээ амьдрахт минь те одоо маш их тусламж үзүүл. Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд би 3 охинтойгоо ээжтэйгээ элэг бүтэн амьдрах юмсан л гэж бодож байна. Одоо л өөр надад бодох мөнтэй хаалга. Яаж би амьд үлдэх үү? Яаж 3 охиноо өнтрүүлчихгүй явах уу гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа шүү. Тадрахсан гэдгээ хэлье. За мэдээж монголчууд маань сайхан сэтгэлтэй. Тэгэхээр хандва өгч энэ тоглолтыг ирж үзэх бах 5 дугаар сарын 28 юм байна. Ингээд танд хурдан идэх болтугай хандв сайхан цуглаад мэдээж та сайхан амьдрах баха. Тэгээд танд одоо идэх гэсэн найдвартай заавал хөл дээрээ босноо л гэж бодож байна. Энэ олон хүнийхээ итгэл сэтгэлийг унгаахгүй юм шүү л гэж хичээж байна. За баярлалаа тань. За баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлгийн цаг дуусах болоогүй. Гэхдээ хүний зовлонг яриулахад хязгаар байдаг. Өвгөр энэ нэвтрүүлгийг дуусгая гэж бодож байна. Өнөөдөр Монголын айл болгонд тохиолдож байгаа хавдар гэдэг өвчин бол монгол хүн болгон зүрх сэтгэлээрээ нэг туулж байгаа. Энэ зовлон амсаж байгаа. Үлгийн авс хоёрыг хүн болгонд дамждаг гэдэг шиг эмч эмнэлгийн ажилтан бүрийн гарыг дамжиж үзээгүй хүн байгаа гэдэгт би итгэдэггүй. Тийм учраас хөрөнгө сувилагчтай чадаа ярилцлаа сэтгэл санааг нэлээд зоочих шиг боллоо. Тийм учраас нэвтрүүлгийг үүгээр өндөрлөө. Ингээд та бүхэн минь сайхан сэтгэлээ сунгаж хандва өргөөрэй. Хандвын данс манай нэвтрүүлгийн доогуур гарч байгаа гэдэгт итгэж байна. Би бас нэг юм хэлж. За. Энэ одоо тоглолтыг зохион байгуулж өгж байгаа. Санаачилсан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо тэгээ хамтран ажиллаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яам энэ гурвынхаа хүмүүст одоо байгууллагынхаа хүмүүст маш их баярлж байгаа шүү гэдгээ дамжуулж хэлмээр байна. За ингээд нэвтрүүлэг өндөрлөж байгаа. Эмнэлгийн эмч ажилтнуудын суулт тэмцэл үргэлжилж байгаа. Тэгэхээр юмыг гаднаас нь хараад элдвэр доромжлохын оронд тэр дотор тэр олон мянган ажилтны дотор хүн байгаа, хүний амьдрал байгаа, хүүхэд байгаа гэдгийг та бүхэн минь бас бодож үзээрэй гэж захий.
ингээд цензургүй яриа нэвтрүүлэх бүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцаг. Баярлалаа. Хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Эх орондоо та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуудал юм бэ? Бүрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад дийл ор нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа одоо өчүүхэн бас нэг хэсэг юм болов уу гэж одоо би боддоо шүү дээ. 100 г авчихсан. Боловсрол гэдэг бол зүйл бол зөвхөн мэрэгжил эзэмшигтэй технэр хэмжигдэхгүй. Бурхан бүд та хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юм а гэж үгүйт. Айдас тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлага. 2 жил болоод ажиллаа өгөх гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх? Сонгол монголч байхгүй болсон. Зэртэн ордгоо. Хидв. Наадах чинь өсрэл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь сая доллар байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачлаа явах газаргүй болсон. Энэ авилгатай тэмцэн гэдэг чинь мөнгөтэй үнэтэй тэмцэж байгаа юм. Гэхдээ тэд нар хизээж бизнес, хувийн бизнес, аж ахуй ажил хийж байгаагүй юм.